мянган жилийн дэртэгээс Төв Азийн зээжинд Алтай хингний завсар өргөн удам талнуудагт Монгол хүм морь хоёр хамтдаа энэ дэлхий дээрх Тэнгэрийн хаяа газрын эцэст хатуу ширүү бүхнийг туулж оршин тогтносон юм. Монгол морь монголчуудыг үүсэн бий болоход ямагт хамт явж хөлийг нь дөрөнд хүргэсэн Эрдэнэ шандаст хүлэг юм. Монгол морьны үүх түүх монголчуудтай салшгүй холбоотой тул Монгол төрийн эрдэнэ хэмээн шүтэж төрийн сүлднийхээ гол залсаар иржээ. Морь бол монголчуудын хувьд аз хиймрийн бэлэгдэл болох хагаад ямар ч айл цай идэ бэлэн болж байх үед ямар нэгэн сайн үлсийн үед ирсэн хэнийгч болов морь сайтай явж байна хэмээн урмын үгээр милаадаг жаншилтай. Энэ бол азтай байна гэсэн утга нэг юм. Тэр хүн морьгүй, машингүй явган ч ирсэн байж болно. Иймээс морьтой байна гэдэг бол тэр хүний аз хиймрийг морьтой зүрлэн дээдэлж буй уран сэтгэж юм. Энэ цагт монголчууд бид хүлэг морой дээдэлж адуу дагсан өв соёлоо бадрааж хүлэгчирсэн эд тавыг сорих адуучин тэмцээнийг өргөнөөр зохион байгуулдаг болоод байгаа лээ. Үзэгч та бүхэнтэй Түшээдхан аймгийн Далай гүнний гушуу буюу одоогийн Өвөр Хангай аймгийн Баян өндөр сум Батхан баг Захирдын хөндөд болсон Дөрвөн аймгийн Дөрвөн сумын нөхөрсөг адуучин тэмцээнийг үзэгч та бүхэндээ бэлтгэн өргөж байна. Уг тэмцээний зорилго нь үндэсний соёл, зан заншлаа хадгалан хамгаалах, хөгжүүлэх, Монгол хүний хайрладаг молор эрдэнэ, морио зөв хайрлах, хамгаалах, эртнээс уламжилж ирсэн уг тэмцээнийг өргөжүүлэн хөгжүүлэх, адуучин залуусынхаа авхаад самбааг шалгах, адуучин залуусаа хооронд нь танилцуулах, туршлах судлахад оршиж байна. Нөхөрсөг адуучин тэмцээнийг санаачлагч Жам дамгийн буян дэлгэр тэргүүнтэй Баян өндөр сумын адуучдын холбооныхон зохион байгуулж өнөөдрийн тэмцээнд адуун зураг оруулж дэмжлэг үзүүлсэн Монголын үндэсний олон нийтийн араатуу телевизийн алтан унганы эзэн Сумын аваргалчин Сумын дөржийн алтан зүх Баян өндөр сумын адуучдын холбоон тэргүүн Жам дамгийн буян дэлгэр Баясгалангийн Бадан мочир адууны хашигаар тусалж хамтарч ажилласан Бедраны Даваа самбуу Яган бэндийн Батбаяр Ганбаатрын Даваа дөрж нартай баярлсан туснаа илэрхийлье. Ийхүү Монгол улсад анхудаага Дөрвөн аймгийн Дөрвөн сумын нөхөрсөг адуучин тэмцээнийг хүргэж байна. Хаан ууланда залбиралтай, хадны судралтай бишрэлтэй, хангай дэлхийтэй өгөөжтэй, хамаг сайхан баялагтай, магтаад баршгүй. Дэлгэр хаан нутаг минь оо. За Төв аймгийн Дэлгэр хаан сумын шилдэг адуучин залуучууд гарч ирж байна. За Дэлгэр хаан сум маань сумын салбар холбоотой. За тэргүүнээр нь сумын авраг адуучин Гамболдын Нямдава сумын салбар холбоон тэргүүнээр ажилладаг. За өнөөдөр тэмцээн уралдаанд 9 адуучин залуу Дэлгэр хаан нутгаад төлөөлөн оролцож байна. За 2024 оны Төв аймгийнхаа баруун бүсийн авраг адуучин болсон Гамболдын Нямцэм сумын авраг адуучин Гамболдын Нямдава Бүрүүжавын Намнан гаруу Төгсөөгийн Дэлгэр далай Хүрэл сүхийн Ганбаатар Туваан дорж Чулуунгүүгийн Отхон бол Жамбал доржийн Даваа бунцэг Хүрэл сүхийн Ганбат гэсэн нийтдээ 9 адуучин залуу Төв аймгийн Дэлгэр хаан сумаа төлөөлөн оролцож байна. За Дэлгэр хаан сумын ихний адуучин Гамболдын Нямцэмд гарч ирсэн халбартай. За дэшүүра шүүрэд авсан. За дэшүүра шүүрэд морь жоохон удаач ирсэн уурга харин авч байна. Самартай шүргүнд 2 морь гарч ирсэн бор морийг шүргүүдэд аваад үлдсэн. За 2024 оны Төв аймгийнхаа баруун бүсийн авраг шидрүүд адуучин тэмцээнд дөрүүлээд 2024 оны улсын төвийн бүсийн авраг шидрүүд адуучин тэмцээнд оролцсон. Дэлгэр хаан сумын адуучдын холбоон тэргүүн сумын авраг адуучин Гамболдын Нямдава гарч ирсэн харамбартай. За дэшүүра шүүрэд авсан. Дэшүүра шүүрэд морийг үдиж хөдлөхөд дэшүүртэй гараараа ургаа шүүрэд авсан.
За яг л нэрийн шагалзаар нь уургалсан байна. Уургын морь нь 2 3 дагаад ишгичтэй. Сайн уургын морьтой залуу байна. За ер нь хол ойрын ширгүү тэмцээнд ихэд л одоо оролцдог. Сайн дуучин залуу. За явган ширгүүн дээр нь хүрэн алдсан газар гарч ирсэн. Уургалсан. Сайхан уургалж байна. За 2022 оноос хойш л одоо аймгийн авраг шидрүүд дуучин тэмцээн аймгийн бүс зарны хол ойрын ширгүү тэмцээнд самжилттай оролцож яваад дуучин залуу. Дэлгэрхэн сумын дуучин залуучтай нэгдгээ сумын салбар албан тэргүүн болоод за сумын авраг шидрүүд дуучин тэмцээнээс тогтмол зохион байгуулж байгаа. За бүрүү жавын намнан гарав гарч ирсэн алга морьтой. За дашуурн дээр дашуураа шүүрэд авсан. За дашуураа шүүрэд морины хурц хараад морийг гүйж хөдөлгөөд уургаа шүүргэсэн боловч уургаалцсан. За морьтой шүрнэг 2 морь гарч ирсэн хушуулдаж алдаад морьтой шүрнээр нойлоод тэмцээн өндөрлөж байна. За төгсөөгийн дэлгэр далаа гарч ирсэн алга морьтой. За дашуурн дээр нилээн дутсан. Уурган дээр явж ирээд уурган дээр бас холуур өнгөрлөө шүү уургын морь. За морьтой шүрнээр ганц морь гарч ирсэн хушуулдаж алдаад 2 тэрэлдээ оролцоод оноо авч чадсангүй. За хөрөл сүхийн Ганбаатар гарч ирсэн хонгор морьтой. За дашуурн дээр сайхан донгоогоо дашуураа шүүрэд авсан. Дашуураа шүүрсэн чинь за уургын морь уурган дээрээс жоохон хадуураад уургаалдаж байна. За морьтой ширүүн дээр хүрэн морь гарч ирсэн алдаж явах юм да өөрөө сунаад уургалсан. За дэлгэрэн сумын дараагийн гадуучин туван дээрж гарч ирсэн. За дашуурн дээр дутсан. Дашуураа алдаад уургаа авсаа. За нэг 3 ноттой боллоо. За морьтой ширүүн дээр халуун морьор шургуулах нь алга морь гарч ирсэн алдаж байна. За чулуунгүйгийн отхон болд гарч ирсэн алга морьтой. За дашуурн дээр нилээн дутсан. За явж ирд морныхын явдаг чангалаад уургаа шүүрэд авсан. За унж болохгүй унах юм бол одоо шууд нөлж штэ. Морьтой шүүрэн дээр ганц морь гарч ирсэн. Аваад үлдсэн. За өөрөө ч унчлаа шүү. Тэгтээ уургаа алдаагүй. 2-2-6 оноотой болж байгаа. За эдийн өөрөө урагшаага унаад уургаа алдаагүй байх юм бол 2 оноо авдаг. За уургаа алдчих юм бол шууд нөлж штэ. За явган шүүрэн дээр шаргад дуугарч ирсэн. Уургалсан. За бас сайхан шүргүүлж байна шүү. 3-4-д оролцоод 3-4-д жигдхэн оноо аваад дэшээ гарч ичих шиг байна. За одоогийн байдлаар сумын авраг дуучин Гамболдын Нямдаваас өндөр оноотой байна. За хойноос нь Отхон болд гарч иж байна. За Монголд анх удаага 4 аймгийн 4 сумын нөхөрсөг дуучин тэмцээн болж байна. Жамбал доржин даваа мунцах гарч ирсэн хонгор морьтой. За дашуураа шүүрэд авсан. Дашуураа шүүрээд босоод өндийхтэй уургын морь жоохон зайлчж байна урган дээрээсээ. За морьтой шүүрнээр алга морь гарч ирсэн. Алга морийг шургуулсан арай тулцнуудаа алдаж гарагдж байна. За дэлгэрэн сумын сүүлийн гадуучин хөрөл сүхийн Ганбат хонгор морьтой гарч ирсэн. Энэ хонгор морь нь уурган дээр ирээд ирэн заамчаад байгаа шүү. Морьтой шүүрнээр 2 морь гарч ирсэн. За 2 морийг цаатлыг шургуулад хонгор морийг аваад үлдсэн шүү. Сайн гадуучин залуу 2 адууны цаатлыг шургуулдаг л гэдэг. За ямар та сайхан сугалж авч үлдээд оноогоо өргөн авчиж байна. За уургын морьч одоо сайхан суудаг морь байна. За уургад шүүрэн дээр оноо багтдаг жоохон тийм болсон. Явган шургуун дээр нь хээр алга газар гарч ирсэн. За алдчихлаа шүү. 6 оноотой тэмцээн өндөрлөж байна. Болгон нурсаж мал багширсан төмөн дуугаараа улстай гаагшруулсан айсан аргаараа түмнээ далсан адуутай аригтай Дундгой аймгийн Эрдэнэ далаа сумын шилдэг 5 дуучин залуу гарч ирж байна. За Эрдэнэ далаа сум маань сумын авраг шидрүүд дуучин тэмцээнээс зохион байгуулсан. За эндээс одоо дуучин залуучууд маань урам авч за өнөөдрийн 4 аймгийн 4 сумын нөхөрсөг дуучин тэмцээнд оролцож байна. За 2025 оны сумын авраг дуучин Золбогийн Батхүлэг, Элбэг Заяагийн Манлайбаатар, Цэнд Аюуш, Гямжавын Бон жаргал нар гарч ирж байна. За Эрдэнэ далаа сум улстай адуугаараас олон жил тэргүүлсэн. За адуутай аригтай л утгий адуучин залууч гарч иж байна. За Монголын хооронд сайхан аригтай нутгийг хэлэх юм бол за Дундгой аймгийн Эрдэнэ далаа сумыг бас хэлэх баг шүү. Сайхан аригтай. За хөдөлмөрч ард түмэн байдаг. За шинэхэн сумын авраг дуучин Золбогийн Батхүлэг саарламртай гарч ирсэн. За дашуураа алдаж байгаа юм байна. За уурга харж явсаар агаад үзүүр дөрөв шүүрэд авсан. 1-3 минутаа боллоо. За уургын мөр гулгаад унчаач нэ. За дэгтээ оноогоо авсан. За мөртэй шүгнэр ганц дуу гарч ирсэн алдаж байна. Сумын авраг дуучин маань 3 минутаа тэмцээн өндөрлөж байна. За Элбэг Заяагийн Манлайбаатар гарч ирсэн шарга мөртэй. За дашуураа алдаж байгаа юм байна. Самарныхын явдлыг жаглаад уурга харнаас алдаж байна. За 2 дуу гарч ирсэн алга мөр зүр дээр гарч ирсэн алдлаа шүү.
За зэндэш. Холборттой гарч ирсэн дашуур алдаж байгаа юм байна. Уурга бас алдчихлаа шүү. За уур дашуурнаар оноо авч чадсангүй. Загварын өдөө сайхан гарч ирсэн. Алгамар шаргамар хоёр гарч ирсэн. Алгамарыг шургуулсан морой суулгана. Заавад үлдсэн шогой ургалж байна. Завдаа шуурал харж байна бид бүхэн. Загварын өдөөч сайхан гарч ирлээ. Уургын морой сайхан жууллаа. Аваад үлдэж байна. За Эрдэнэ-7 сум манай сумын салбар холбоотой болж байгаас жил болгон сумын авраг шилрэг хадуучны нэмзэнээс зохион байгуулнаа. За явган шургуун дээр адуу жоохон жашаа ханарчлаа шүү. Алдаж байна. За Эрдэнэ-7 сумын сүүлийн адуучин Бямжвийн бон яраар гарч ирсэн харамартай. За дэшүүр алдаж байгаа юм байна. За уургын мөр жоохон ханараад идэг. За авсаргаад уургаа бас алдаж байгаа юм байна. Замартай шургуунаар нь 2 мөр гарч ирсэн. За 2 мөрийг хоёулыг нь хөшөөдөж алдаад. Тэмцээн өндөрлөж байна. Баян өндрийн хоймор заларсан Батхааны ариун сэнтэй их хааны нэрийг дархалсан илүү сартай зун шиг нутаг Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын 2 дугаар багийн адуушин залуучууд гарч иж байна. За өнөөдөр нэмцэн уралдааныг Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын адуучдын албаныхан бас өргөн дэлгэр амжилттай зохион байгуулж байна. За нутаг дээр зохион байгуулж байгаа гэдэг үгнээс 2 баг оруулсан. За 2 дугаар багт оролцож байгаа адуучдын залуучийн нэрцгийн дурдах юм бол 2024 оны сумын авраг шилрэг хадуучны нэмзэнд 3 дугаар бай шилэрж ирсэн Гамбатын Нанзад Адиа сүрэнгийн Буян даваа 2022 оны сумын авраг хадуучин Нямхүүгийн Дорцсон Ган угийн Зинамизэр Тэрвишийн Амгалан Баярхүүгийн Бат хишиг Баярхүүгийн Алтан гэрэл Баттөмрийн Гамбатар Өлзитийн Баасан дорж Батхуйгийн хишиг далаа гэсэн 11 адуучин залуу Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын 2 дугаар багт оролцож байна. Захны адуучин сумын авраг шилрэг адуучин тэмцээнд 3 дугаар шилэрж ирсэн Гамбатын Нанзад гарч ирсэн. За дашуур алдаад уурга шүрээд авцгаа. Замартай шургуун дээр 2 мөр гарч иж байгаа юм байна. Зөв талаас шургуулсан хэр мөрийг шургуулад аваад үлдсэн. За 2 6 ангиноттой болсон. За энэ хараатай мэдрэмжтэй сайхан шургуулдаг залуу байна. Адиа сүрэнгийн Буян даваа гарч ирсэн алгавартай. Самарын хулгахад байгаа шүү. Дашуурн дээр алдсан зуурга харин үзүүр дүргэн шүүрээд 3 ноттой болж байна. Самартай шургуун дээр 2 мөр гарч ирсэн алдаж байна. Сумын авраг хадуучин Нямхүүгийн Дорцсон гарч ирсэн халзамартай. За дашуура шүүрсэн. Дашуура шүүрээд уурга нөгөөлтөө сэлгээд 3 ноттой болсон. За зэр дазраг гарч ирсэн морой явуулсан алдаж байна. За явган шургуун дээр хонгор адуу гарч ирсэн уургалсан. Савад үлдэх хэвээр байгаа юм. За алдаж байгаа юм байна. Савгныг сайхан уургалсан. Хараа жахан бүдүүн итгэхээр нь орчихсон. За уурга үзүүр дүргэн хугарч уу яав. Алдаж байна. Задраган адуучин Зинамизэр гарч ирсэн. Сагамартай. За дашуурн дээр сайхан тонгоогоод дашуураа шүрд авсан. За тэр жигтэй явсараад уурга шүрхнэ. Уурга алдаж байгаа юм байна штэ. За дөрөөгөө чир нь алдсан шүү. За унах юм бол шууд нөлж штэ. За 3 ноттой болсон. Саганц хэр азраг гарч ирсэн. За яваад уургалсан хушуулдаж байна. За Баярхүүгийн Бат хишиг зэрдвэртэй гарч ирсэн. За дашуураа алдаж байгаа юм байна. Уурга харин шүрсэ. За уурга гүйлэгтээ уурга алдах юм бол шууд нөлж штэ. Замартай шургуун дээр ганц шаргамаар гарч ирсэн шаргамаарыг бас хушуулдаж алдаад 3 ноттой тэмцээр өндөрлөж байна. За Тэрвишийн Амгалан гарч ирсэн мармартай. За хөнгөн явдалтай сайхан мөр байна. За дашуурн дээр хий тонгоож самардаа дашуур алдсан явсараад уурга бас алдаж байгаа юм байна. Замартай дээр 3 адуу гарч ирсэн алган мөрийг шургуулад аваад үлдэж байна. За 2 6 оноо өөрөө дашуурн дээр оноо байхгүй. За явган шургуун дээр 9 оноо бол 15 оноотой болно. За 3 адуу гарч ирсэн дээ. За ширүүнж гарч ирлээ. Үзүүрийн адуу шургуулсан боловч арай жоохон дутаад хаширлаад алдаж гарагдж байна. Ядраган адуучин Баярхүүгийн Алтан гэрэл гарч ирсэн харамартай. Сайхан явж ирлээ. За дашуурн дээр дутаж байгаа маань мөр жоохон ханарсан мөрнийхөө явдлыг засаад уурга харин шүүрээд авсан. За мартай ширүүн дээр нь хонгор байр гарч ирж байгаа юм байна. Завад үлдсэн шүү байран дээр нэргүүлээд 3 9 12 оноотой болсон. За удаа шуурал харж байна бид бүхэн. За яг нэрийн шугал зар нуургалаад яг л байран дээр нэргүүлээд 4 оноо авч. За явган дээр оноо авбал дээш шалгарнаа. Хэр азар гарч ирсэн 1 догсон 2 догчих юм аа. За удаа шуурал харъя. 2 догшиг боллоо доо сая бол. За тийм байна. 2 догцсон байна.
За нэг л дохих ёстой байдаг. За Баттөмрийн Ганбаатар гарч ирсэн. Хатан үзүүчтэй Хээрбэртэй гарч ирсэн. Дашуур алдаж байгаа юм байна. Уурга нөгөөдөө сэлгэнэ. За уурган дээр уургамэр холоор өнгөрсөн шүү. Дашуурын дээр хүрэн газар гарч ирсэн. Уурлаад аваад үлдсэн шүү. Яг л байран дээр нэргүүлээ дүүрэн сарыг нь харлаа шүү. Сартай юу саргүй харна гэдэг чинь. За харин адуучин залуучууд ер нь ярьж байгаа. Яг л одоо 3-ын оноон дээр адууга зогсоо. Эсвэл дүүрэн сарыг харъя л гэж байгаа. Тэгэх юм бол бүхэл оноогоо авъя гэж тохирсон. За Ганбаатар 9 оноотой. Явган шуган дээр бормор гарчсан бормор гэсэн аваад үлдлээ шүү. За 18 оноотой болж байгаа мэнаа. Уурга шүүрэн дээр ядахтаа 3 оноо авцсан байсан бол 21 оноотой болох байлаа. За уурга шүүрэн дээр ер нь адуучин залуучууд ер нь алдлгүй л ер нь гарч ирэх ёстой байгаа. За үлций тийм баасан дэрж. За холоос ташуураа гараад сайхан донгоогоод шүүрөө шүүрөд авсан морь жоохон ханарсан морьны явдаг засаад уурга шүүргсэн болооч. Уурга аваад татгаад алдсан уу да. 3-9 оноотой болсон. За ташуурыг ямартаж авсан гэд ташуурыг харуулж гаргадж байна. За морьтой дээр уургын бормор тулчих юм аа. За та тулаад алдчихлаа шүү. Баян өндөр сумын 2 дугаар багийн сүүдийн гадуучин Баттуйгийн хишиг далаа гарч ирсэн хүрмэртэй. За ташуураа шүүрээд авсан. Ташуураа шүүрээд уурга бас авчтэй. Урдуур нь гарч ирлээ. За өнгөрөөж гад уургалнаа уургалсан шүү. За авнгацсан 226 оноотой. За удаа шүрэл харж яана бид өхөн. За асал мэдрэмжтэй адуучин залуу байна. Өөрөөр нь тулсан хаяагүй жоохон өнгөрөөж аваад уургалаад аваад үлдэж байна. За явган шүргэн дээр сартаа хүрмээр гарч ирсэн. За одоо явган шүргэн дээр алдаад оноо авч чадсангүй. Алсарчлан дүүлэн ниссэн азтай хүүгийн алдраар мөнхөрсөн Орос төмний сэтгэл түшсэн омглон хүлгийн хурдаар хөгжсөн хөгн нутаг бидний нутаг. За Булган аймгийн Аршаан сумын шилдэг 15 адуучин залуу гарч иж байна. За Аршаан сумын адуучдын холбооныхан өнөөдрийн бас адуучин тэмцээнд ач холбогдол өгөөд 15-лоо ирж оролцож багийн нөхөрсөг тэмцээн уралдаанд оролцож байна. За 15 шилдэг адуучин залуучдыг дурдах юм бол аймгийн авраг адуучин Жаданбаагийн Нэргүбаатар, аймгийн авраг адуучин Жаданбаагийн Мөнхбат, сумын авраг адуучин Ганбалтын Зоригт, аймгийн начин Отонбэрийн Эренцэн очор, за аймгийн авраг шилрэг адуучин тэмцээндээ 2 дугаар байр шилгарж ирсэн Лавгсүрэнгийн Бямбочор, Батцэнгэлийн Батцүх, Баточор, Бунд хорлын Сундувазар, Аюушбаатрийн Аюур зан, Хулангийн Цэрэн догдох, Дашдоржийн Бямдор, Энквайрийн Хүрлбат, Мөнхбатын Төвшин жаргал, Аршаан сумынхаа 40 жилийн ойн адуучин тэмцээнд 3 дугаар шилгарж ирсэн Эрдэнэтийн Бадамжунай, сумын авраг шилрэг адуучин тэмцээндээ 3 дугаар шилгарж ирсэн Сэрэтрийн Ууганбаатар нар гарч иж байна. За Аршаан сум маань өнгөрсөн жил аймгийн авраг шилрэг адуучин тэмцээрээ зохион байгуулсан. Сумын авраг шилрэг адуучин тэмцээнээс тогтмол зохион байгуулж байгаа. За сумын адуучид холбоон тэргүүнээр Отонбаярын Ууганбаяр ажилдаг. За өнөөдөр ингээд 15-лоо ирж багийн тэмцээн уралдаанд оролцож байна. За Аршаан сумын ихний адуучин аймгийн авраг адуучин Жаданбаагийн Нэргүбаатар авраг гарч ирсэн. За ташуураа шүүрээд морийг уйдаж хөдөлгөөд уурга харин шүүрээд авсан. За морийг уйдаа ташуураа нөгөө гарлуу сэлгээд уурга харин шүүрээд авч байна. За амартай шурган дээр нь алагмар гарч ирж байгаа юм байна. Саарламар шургуулах нуургын морин за алагмарыг шургуулад зогсоод авч байна. За аймгийн авраг шилрэг адуучин тэмцээндээ 5 дугаар шилгарж ирсэн аймгийн бүсээс ас шагналт байртай. За сумын авраг шилрэг адуучин тэмцээндээ 3 удаа төрүүлж ирсэн. За 2024 оны улсын төвийн бүсийн авраг шилрэг адуучин тэмцээнд 5 дугаар шилгарж ирсэн адуучин залуу. За аймагтай чансаагаараа 2 дээр эрен бэлдэж, за усад чансаагаараа 12 дээр эрен бэлдэж байгаа. За явган шурган дээр алдаж байгаа юм байна. За аймгийн авраг адуучин Жаданбаагийн Мөнхбат авраг адуучин гарч ирсэн. Бормортой. За ташуураа гоёхан шүүрсэн. Ташуураа нөгөө горлоо сэлгээд уурга басал яг л голоос нь шүүрээд авч байна. Аймгийн авраг шилрэг адуучин тэмцээнээс 1 медальтай, аймгийн бүсээс бас 1 хүрэл медальтай баг шүү. За сумын авраг шилрэг адуучин тэмцээндээ хүртэл дөрүүлж ирсэн. Сайн адуучин. За явган дээр бас алдаад 9 оноотой авраг адуучин тэмцээнд өндөрлөж байна. За 2022 оны сумын авраг адуучин Ганбалтын Зоригт гарч ирсэн бормортой. За ташуураа шүүрээд авсан. Ташуураа шүүрээд морь хандраад уурга шүүрсэ. За морьныхын явдлыг тэр хүндэнд засаад
Уурга шүрээд авч байна. Саймгийн авраг шилрууд адуучин дэмзэндээ тусгай байр шилгарж ирсэн. За өвлийн нүүдэлчин бистолд шүүрэний төрөлд бас төрүүлсэн баг шүү. За аршаан сумынхаа 40 жилийн адуучин дэмзэд 4-р шилгарж ирсэн адуучин. Саймгийн ачин атхан баярын эренцэн өчр гарч ирсэн. Хэрмэртэй хатан үзүүчтэй хэрмэр. За дашуура шүүрсэн дашуура шүүрээд уурга бас шүүрээд авсан. За марины явдал бол алдахгүй байна. За мөртэй шургуун дээр 4 мөр гарч ирсэн. Алга мөрийг шургуулад аваад үлдсэн. Зарагтаа уурга алдаагүй. Хэдэг үүднээс 2-6 оноотой 12 оноотой болж байгаа байна. За явган шургуун дээр дүүрэн оноога бол 21 оноотой болно. За аршаан сумынхаа 40 жилийн адуучин нэмзэн төрүүлж ирсэн. За агтан нүрээ хүлэгж ирсэн наадмын сорилго наадмын 4-р шилгарж ирсэн адуучин. За явган шургуун дээр хонгор мөр гарч ирсэн. Уургалсан саатаар хаширлаад хошуулдаж ургалаад завуургана болторчж байгаа юм да. 2024 оны аймгийн авраг шилрууд адуучин дэмзэнд 2-р шилгарж ирсэн лавгсрэнгийн бямбачир гарч ирсэн. За дашуура шүүрсэн дашуура шүүрэл морь ханарсан. За морьныхын явдлыг засаад уурга шүүрээд авчина. За морьтой шургуун дээр 2 мөр гарч ирсэн. За морьтой шургуун дээр алдаж байгаа юм байна. Явган шургуулна. За явган дээр нь 3 мөр гарч ирсэн. Хээр азрын шургуулад за ямар гоё ургалва. За адуугт байран дээр нэргүүлэх тэр дундаа сүүлийн шаргуулж эргүүлэхэд за бас л гоё мэдрэмж шүү. За Батцэнгэлийн бат зүх гарч ирсэн. Сэрдвэртэй гарч ирж байна. За дашуура шүүрж байгаа юм байна. Уурга аваад татгаад алдчихсан шүү. За дашуура алдсан байж тээ. За мөртэй дээр зэрдвэр гарч ирсэн. 1 төгсөн 2 төгсөн алдаж байна. За батчир дашуурга шүүрэн самраа явуулсан. За дашуура шүүрсэн дашуура шүүрээд нөгөө гордо сэлгээд уурга харин хойноос нь хөвөөд авчиж штэ. За уурга дашуурн дээр бүхэл оноогоо авчлаа гэсэн гэнэ. Замартай дээр нь 2 мөр гарч ирсэн. Замартай дээр алдаж байгаа юм байна. Явган шургуулна. За явган дээр 4 мөр гарч ирсэн. Хээр мэрийг хушуулдаж алдаад 9 оноотой дэмжээр өндөрлөж байна. За бунд хорлын сунду базар сэрдвэртэй гарч ирсэн дашуурган дээр. За дашуура шүүрээд морийг өдөө төдлөгөөд уурга шүүргэсэн боловч уургын мөр уурган дээр жоохон холоор өнгөрч байна. За мартай шургуун дээр 2 мөр гарч ирсэн. За мартай дээр бас алдаад 3 оноотой дэмжээр өндөрлөж байна. За аюу шуутрын аюур зан гарч ирсэн. Хонгор мөртэй. Цаахан шүүрнэ. За дашуура шүүрээд авсан. Дашуура шүүрээд уурга за уурга шүүрэгтэй дашуура алдаад өөрөө дашуурн дээр нөлж байна. За дашуура нөгөө гарлууга сэлэхгүй дээ. За мартай шүүрэн дээр 2 мөр гарч ирсэн. Зөв талаасаа шургуулсан алдаж байна. За 2 дөрөлдөө оролцоод оноо авч чадсангүй. За хулангийн зэрэн дотох гарч ирсэн. Алга мөртэй. За зөв талдаа тонгоох нь морныхоо зөв талд. За дашуура шүүрээд өндийсэн. За нөгөө талдаа уурга шүүрхэн. За уурга шүүрсэн. За уурга дашуурыг 2 талдаа сэлгээ шүүрч байна. Зөв талаас шургуулсан жоо 90 доогоор дутуу аялаа шүү. Тэ шуурнаар нөлж байна. Явган шуурнаар бормор гарч ирсэн. Борморыг харин уургалаад аваад үлдлээ. За бормороос 5 мөр болж таарлаа шүү. За уургалахад одоо зогсчихж байна. За адуучууны өдрийн од юм да. За зөв талаас зөв сайхан уургалсан. 15 оноотой болж байгаа юм байна. За дашдэрчим бямдэрч хар мөртэй гарч ирсэн. Замрныхаа зөвдөлд тонгоон. За дашуурн дээр нилээн дутж байгаа юм байна. Замрныхаа явдлыг засаад уурга шүүргсэн боловч өнгөрчлөө шуурн дээрээсээ. Замартай шуурн дээр алга мөр гарч ирсэн. Алга мөрийг одоо байран дээр нэргүүлээ. Сартай юу саргүй нараад 3 9 оноотой болсон. За уурга дашуурн дээр оноо алддаг жоохон дийм болж байна. Замартай шуурн дээр бол одоо баараггүй бүхэл оноогоо авсан. Явган шуурн дээр халдсан газар гарч ирсэн. Заатаа уургалсан боловч уурга алдаад явган шуурн дээр нөлчж байна. За үгэн нарийн шагуулзаар нүг нь уургалсан байна. Жоохон татхтай гоцорсон байна штэ. Санквирийн хүрлот хүрмэртэй гарч ирсэн. За дашуура алдаж байгаа юм байна. Замрныхаа явдлыг засаад уурга шүүргэсэн боловч уургын уурган дээр гараад уурга алдаж байна. Замартай дээр оноог нөхнөө. Замартай шуурн дээр 2 мөр гарч ирсэн. Алга мөрийг уургалсан болж алга мөр цаашаа яваад хажуу талаас шахаж байгаа юм жоохон дутсан байна шүү. Заманкотын дэвшин жаргал цагаан мөртэй гарч ирсэн. За дашуура шүүрсэн. Дашуура шүүрээд уурга алдсан шүү. За уурган дээр үгэн гүйц тонгоосон юм байна. Замартай шуурн дээр шарга мөр гарч ирсэн. Шарга мөрийг
1 догсон 2 догсон алдаж байна. За Эрдэнэ нутгийн Бадан жүнэ хатан үзүүчтэй Хээрмэртэй гарч ирсэн. За дашуур дээр нилээн дутсан уурга харин шүрсэн. 339 оноотой болсон. За Морьтой ягуун шургуун дээр дүүрэн оноо бол 21 оноотой болно. За шар газрыг гарч ирсэн алдаж байна. Шин сумынхаа 40 жилийн адуучин дэмжээнд 3 дугаар шилгарсан адуучин. За сумын авраг шидрүүл адуучин дэмжээнд 3 дугаар шилгарж ирсэн. Сэрэтрийн Ууганбаатар гарч ирсэн. За дашуура шүүрэд авсан дашуура шүүрэд нөгөө гард сэлгээд уурга шүүрсэн. За Аршин сумын сүүлийн адуучин штэ. За Морьтой шургуун дээр 4 морь гарч ирсэн. За дутж байна. Монгол орон дээр үйлчлэл төс өнтэй адуунууд сайхан царигтай байгаа. За Морьтой ягуун шургуун дээр оноо авч чадсангүй. Дөрвөн аймгийн 4 сумын нөхөрсөг адуучин дэмжээний сүүлийн 15 адуучин залуу гарч ирж байна. За өнөөдөр нэмцээ уралдаанд 50 гаруй адуучин залуучууд эд хав эдрийн жогоо сарин өрсөлдөж байна. За Баян өндөр сум маань 2 баг оролцсон. За Баян өндөр сумын 1-р багийн адуучин залуучууд гарч ирлээ. Баян өндөр сумын адуучдын холбоон тэргүүнээр Жам давгийн буян дэлгэр ажилладаг. За өнөөдөр нэмцээ уралдааныг бас адуучдын холбоотойгоо нийлж санаачлан 4 аймгийн 4 сумын нөхөрсөг тэмцээн уралдааныг Монголд анх удаага багийн тэмцээн уралдааныг зохион байгуулж байна. За ер нь цаашдаа багийн адуучин тэмцээн өргөн дэлгэрээс зохион байгуулагдах баха. Баян өндөр сумын 1-р багийн шилдэг 15 адуучдыг танилцуулахад Рэнцэн базрын Мандал сүрэн, Волоожийн анх 2, Аюушийн ганс үх, Мегмар жавын Эрдэнэ билег, Сэдэд жавын Лав гэрдэн, Аюур зааны Адья сүрэн, сумын авраг адуучин Галбаатарын Сэрот, сумын авраг шидрүүл адуучин тэмцээнд 5 дугаар шилгарж ирсэн Нарамантахын Түмэн Дэмбэрэл, Сумын доржийн Алтан сүх, сумын авраг адуучин Пүрүү доржийн Лав гочор, Баяр хүүгийн Бат буян, сумын авраг шидрүүл адуучин тэмцээнд 2 дугаар шилгарж ирсэн Волоожийн Ганбаатар, Ганбаатарын Даваа дорж, аймгийн авраг шидрүүл адуучин тэмцээнд 3 дугаар шилгарж ирсэн Очирбатын Гамбруу, сумын авраг шидрүүл адуучин тэмцээнд 2 дугаар шилгарж ирсэн Тогоо хүүгийн Ган зүрхт нар гарч иж байна. За Баян өндөр сумын ихний адуучин Рэнцэн базрын Мандал сүрэн гарч ирсэн. За дашуура шүүрсэн, морь ханарсан, морьныхын явдаг засаад уурга шүүрсэн аваа татгаад алдсан. За уурга гүйлэхтэй бас алдсан юм уу да. За Морьтой шургуун дээр бас алдаа тэмцээн өндөрлөж байна. За Волоожийн анх 2 алаг Морьтой гарч ирсэн. За дашуура шүүрсэн, дашуура шүүрээд морьоо гүйдэж хөдөлгөөд уурга аваа татгаад алдаад. За уг нь уурга голоос нь шүүрсэн алдаж байна усал. За хонгор морь гарч ирсэн, алаг морь шургуулсан уургын морь. За уурганы хувьд тасраад тэмцээн өндөрлөж байна. За Аюушийн ганс үх гарч ирсэн. За шарган морийг уургалаад аваад үлдэж байна. Зөөр унсан. За тэгтээ 3 онон дээр адуугаа зогсоогоод уурга малтаад авсан. 2-2 6 оноо. За аюун шугуун дээр 2 адуу гарч ирсэн. Хээрмэр үзүүр дээр гарч ирсэн. Хээрмэрийг шургалаад за сартай юу саргууг нь харж байна. За 3-9 оноо 18 оноотой болж байгаа юм байна. За Эгэл баяран дээр нэргүүлсэн. Аваад үлдэж байна. За Мегмар жавын Эрдэнэ билег гарч ирсэн Хээрмэртэй. За дашуура алдаж байгаа юм байна. За хавсараад уурга үзүүр дөрөхөж хүрэл авсан. 1-1 3 оноотой болж байна. За хонгор морь гарч ирсэн. Зөв талаасаа шургуулах нь Морьтой шургуун дээр алдаа тэмцээн өндөрлөж байна. Сэдэд жавын Лав гэрдэн гарч ирсэн. Хээр алаг Морьтой. За ширүүнж гарч ирлээ. За морьныхын явдлыг зассан шүү. За дашуура шүүрхгүй явсараад уурган дээр нэг тонгоогоод алдаж байна. За цаанаас гарч ирэхдээ арай жоохон ширүүн гарч ирлээ. За нэгэ тооцоол олдож байна штэ. За Морьтой шургуунд 2 морь гарч ирсэн. Зөв талаасаа шургуулах нь Хээрмэрийг өдөө хушуулдаж алдаад. За Хээр азраг байсан байж штэ. Аюур зааны Адья сүрэн гарч ирсэн. Хонгор алаг Морьтой. За салгал алдаа шүүрхэн дашуура шүүрээд авсан. Уурга бас шүүрч байна. За уурганыхаа яг л голоос нь шүүрсэн. За Морьтой шургуун дээр нь 2 морь гарч ирсэн. Хээрмэрийг хушуулдаж алдаад тэмцээн өндөрлөж байна. За сумын авраг адуучин Галбаатарын Сэрот гарч ирсэн. Сартай хүрмэртэй. За дашуура шүүрсэн, дашуура шүүрээд уурга шүүрээд авсан. За уурга шүүргээр нь хөнгөн цэвэрхэн шүүрч байна. Морьныхын явдлыг салдуулсангүй уургын морь яг шугам шиг чигээр явлаа. За Морьтой шургуун дээр ганц халзан эзрэг гарч ирсэн. Халзан эзрэг хушуулдаж алдаад Морьтой шургуун дээр оноо авч чадсангүй. Явган шургуун дээр нь бас л нэг адуу гарч ирсэн. За та ханаруулж ирээд уурга нь мултарч байгаа юм уу да. За бүтэн би энэ ханарч иргээд уурга нь мултрах юм бол 2 оноо
За цээжин биеийн эргээд уурган мултрах юм бол 1 өнөө. За толгой нь эргээд мултрах юм бол уурган шууд нойлж штэ. Сумын авраг шидрүүд атовчин тэмцээндээ 5 дугаар шидарж ирсэн Нарамантахын төм дөмбөр гарч ирсэн Боромортой. За дашуура нөгөө гарлаа сэлгсэн уурга алдаж байгаа мэнаа. За өөрөө бас унах шахлаа шүү. За Мортой дээр хээр азраг гарч ирсэн шүлдэж алдаж байна. За сумын дэржин алтан сүх гарч ирсэн хээр Мортой. За дашуура аваа татхад алдсан уурга дүрдүрхэн шүрсэн. Нэг 3 өнөттэй болж байна. За Мортой шүргэн дээр нь хонгор бар гарч ирсэн. Хонгор барыг та шүргүүлсэн боловч өөрөө ч унаад уурга алдчихлаа штэ. За сумын авраг адуучим пүрүүдэржин алтан өчр. За дашуура шүүрээд дөгөө хорлоо сэлгээд уурга шүүрээд авч байна. За уурга шүүрэн дээр бүхэл 9 өнөг авлаа. За Мортой шүргэн дээр нь 3 мөр гарч ирсэн. Хонгор мөрийг уургуулсан боловч алдаж байна. За Баяр хүүгийн Батбаян гарч ирсэн. Хүрэн алдсан Мортой. За дашуура шүүрээд морины явдлуудаа суларсан. За суларж ажиж морныхоо явдлыг засаад за уурга шүүрээд авч байгаа юм байна. За Мортой шүргэн дээр 3 мөр гарч ирсэн. За шарга мөрийг уургалсан аваад үлдэж байна. Сайхан суулгаж байна. За удаа шүрүүнд харж байгаа бид бүхэн. За 3 адууны дундад явж байгаа шарга мөрийг аваад үлдсэн. За аягун шүргэн дээр нь сартай хүрэн мөр гарч ирсэн. За аягун дээр дутуу аялаа шүү. Сумын авраг шидрүүд адуучны тэмцээндээ 2 дугаар шилэрж ирсэн Воложинганбаатар. За дашуурн дээр нилээн дутсан морныхын явдлыг засаад уурга шүүрсэн боловч уурга дашуурн дээр оноо авч чадахгүй нойлчж байна. За Мортой шүргэн дээр 3 мөр гарч ирсэн үзүүрийн хээр мөрийг шургуулсан алдаж байна. За шарга мөрийг 2 дахь тохион дээрээс шарга мөрийг шургуулад аваад үлдэж байна. За адуучны залуучууд 1 л давах ёстой байдаг. 2 давах юм бол одоо шууд нойлчин. Ганбаатарын даваад дөрж гарч ирсэн хээр Мортой. За дашуурн дээр жоохон дутсан шүү. За уурган дээр тонгоогоод шүрээд авсан өөрөө унж болохгүй унах юм бол нойлчин. За хонгор мөр гарч ирсэн хонгор мөрийг алдаад 3 өнөтэй тэмцээр өндөрлөж байна. Аймгийн авраг шидрүүд адуучны тэмцээндээ 3 дугаар шилэрж ирсэн Очротын гамбруу. За дашуура шүүрсэн шүүрээд барыг гойдож хөдлөхөд дашуура нөгөө гартаа сэлгээд уурга шүүрээд авсан. За Мортой шүргэн дээр 2 адуу гарч ирсэн үзүүр дээр хээр азрыг аваад үлдсэн. Завсал мэдрэмжтэй адуучны залуу байна. За үзүүрийн хээр адуу уургалсан. За голоор нь хүрмээр орсон. За уурга жоохон дээш нүргөөл хүрмээр гаргачихж штэ. За бүхэл 9 оноотой 15 оноотой болж байгаа юм байна. Салгамэр зээр зазраг 2 гарч ирсэн. За одоо зээр зазрагыг аваад үлдсэн. За ингээд 24 оноотой болоод ер нь тасарчж байгаа юм байна штэ. За 21 оноотой хүн гараад ирсэн 18 оноотой хүмүүс байгаа. Шүтийн гамбар 24 оноотой болоод тасарч байна. За сумын авраг шидрүүд адуучны тэмцээндээ 2 дугаар шилэрж ирсэн Дагоо хүүгийн ганцэрэг. За дашуура шүүрээд уурга шүүрээд авсан. 226 оноотой болж байгаа юм байна. За Мортой шүргэн 2 адуу гарч ирсэн шарагад дуу хөшүүлж алдаад Мортой шүргэн дээр алдаж байна. За ягуун дээр нь зээр дэмэр гарч ирсэн зээр дэмэрийг заасал алдаад 6 оноотой тэмцээн өндөрлөж байна. Жаана өндөр 9 адуучин залуу эмнэг хангалаас ургаж байна. За эхний адуучин цэрэн тогтох мордож байна. За арчин цумын цэрэн тогтох. За оноо 15 оноотой байгаа. За адуучин залуучууд өөрсдөө болох адууга авчирж иж болгуулдаг. Засал адуучин үний зас харах, шинжих, за энэ адуу болохоор нөө болохооргүй нэ гэдгийг адуучин өөрөө шинжих ёстой. За хонгор азаг сайхан болгаад явсан. За дашуур өгөөд бүлгүүлүүл одоо сайхан бүлгөхаар байна да. За үгүй сайхан чигээрээ бүлгдэг адуу байна. За арган адуучин отхон болт 18 оноотойгоо. За адуу цанхны 3 цогог дүүрэн сайхан өгсөн. За Баян өндөр сумын Сөрөт сумын авраг адуучин бүлгүүлэгч байна. За 15 оноотойгоо. За адуу сайхан бүлгээд явсан. Унчих юм аа. За Төв аймгийн Дэлгэрхан сумын адуучдын холбоон дэргэн сумын авраг адуучин Нямдава мордож байна. За оноо 18 оноотой байгаа. За хээр азран дээр мордож байна.
За ер нь хол ойрын шаргуу тэмцээндээс яваад үзсэн, дов үзсэн адуучин залуу. За адуу сайхан бүлгээд явсан. За нэг зайлан дээр нунаад нойлчж байна штэ. За Аршин Сумын Бямбачир. За хээр азран дээр мордож байгаа юм байна. За аймгийн авраг шилруу адуучин тэмцээндээ 2 дугаар шилгэж ирсэн адуучин. За адууч ер нь бухаад гаравчлаа шүү. Дашуураад мартахгүй. За болихгүй ш булгаад байдаг. За унахгүй байна. За Баян өндөр сумын ганц өх хонгор азран дээр мартсан. За хонгор азраг сайхан бүлгээд явсан. За Аршин Сумын аймгийн авраг адуучин Жадамбагийн Нэргүү Баттар авраг адуучин. За Монгол их орны шилдэг адуучин залуучуудаас за жансаагаар 12 дээр ирэн бэлгэж байгаа авраг адуучин. За одоо бухад гаравсан. За төдийлэн сайн бас бэлгэсэнгүй шүү. Дэрчтэй гаравчж байна. За Баян өндөр сумын Ган Төмрийн Баатар. За 18 натайгаа. Шаргат дундар марцсан шаргатууд нэг бойсыг чинь буруу тал руу нунчж байна. За бэлгэний сүүлийн адуучин за энэ хүн тэмцээнд соноо өндөр байгаа гампруу бэлгэлж байна. За 24 оноотой тасарсан байгаа штэ. За бэлгэн дээр 4 оноогоо бүлгээд шууд дөрвөлх юм байна. За уйдаа хөдөлсөн. За одоо дэржигтэй дарлалгаар авчиж штэ. За энэ хүү 4 аймгийн 4 сумын багийн нөхөрсөх адуучин тэмцээн амжилттай болж өндөрлөж за Дэргүн байранд Өвөрхөнгөн аймгийн Баян өндөр сумын яриад Очротын гампруу дөрүүлж за Аршин сумын Цэрэн дотох 2 дугаар байр, Аршин сумын Бямбачир 3 дугаар байр, Баян өндөр сумын яриад Ганц өх 4 дугаар байр, Булган аймгийн Аршин сумын яриад аймгийн авраг адуучин Жадамбагийн Нэргүү Баттар 5 дугаар байр. За өнөөдөр тэмцээн уралдааны тусгай байранд Төв аймгийн Дэлгэрхан сумын яриад сумын авраг адуучин Нямдава тусгай байр шилгэж байна. Багийн нийлбэр дүнгээр 105 оноогоор Булган аймгийн Аршин сумын адуучин залуучууд Тэргүүн байр. За 2 дугаар байранд Өвөрхөнгөн аймгийн Баян өндөр сумын 1-р багийн адуучин залуучууд 102 оноогоор 2 дугаар байр шилгэлээ. За Дөрвөн аймгийн 4 сумын нөхөрсөг адуучин тэмцээнд 50 гаруй адуучин залуучууд эдгав эдрийн жоо сорин өрсөлдснөөс 5 дугаар байранд аймгийн авраг адуучин Жадамбагийн Нэргүү Баттар 5 дугаар шилгэж байна. За Шангинлиг Өвөрхөнгөн аймгийн Баян өндөр сумын адуучдын холбооны зөвлөх Ленчин базрын Мандал сүрэн шагныг адууч баяр хүргэж байна. За 4 дугаар байранд Өвөрхөнгөн аймгийн Баян өндөр сумын яриад Ганц өх 4 дугаар шилгэрсэн. За Шангилыг Монгол улсын авраг малчин Дөвчин хүүгийн Бачулан хүү шагныг адууч баяр хүргэж байна. За 3 дугаар байранд Булган аймгийн Аршин сумын яриад аймгийн авраг шилруу адуучин тэмцээндээ 2 дугаар шилгэж ирсэн Бямбачир 3 дугаар шилгэрсэн. За Шангилыг за өнөөдөр тэмцээн уралдааныг шүүж тунгаасан Баяр Багна шагныг адууч баяр хүргэж байна. За 2 дугаар байранд Цэрэн дотох шалгарсан. За Шагныг Төв аймгийн Дэлгэрхан сумын адуучд холбоон дэргэн сумын авраг адуучин Нямдава шагныг адууч баяр хүргэж байна. За Нямдава өөрөө бас тусгай байр шалгарсан. Дөрвөн аймгийн 4 сумын нөхөрсөг адуучин тэмцээний авраг адууч нар Өвөрхөнгөн аймгийн Баян өндөр сумын яриад Очротын гампруу шалгарсан. За Шагныг Өвөрхөнгөн аймгийн Баян өндөр сумын адуучд холбоон дэргэн Жамбдавгийн Буян дэлгэр шагныг адууч баяр хүргэж байна. За тусгай байранд Төв аймгийн Дэлгэрхан сумын яриа сумын авраг адуучин Нямдава шалгарсан. За Шангилыг Монголын адуучдын холбооны шүүгч сумын алдар төвяач Ванчин дэржийн Гамбат шагныг адууч баяр хүргэж байна. За өнөөдөр тэмцээн уралдаанд багийн дүн гаргасан. Багийн дүнгээр Булган аймгийн Аршин сумынх маань Тэргүүн байр шалгарсан. За 2 дугаар байранд Баян өндөр сумын 1-р багийнхан 2 дугаар шалгарлаа. За өнөөдөр тэмцээн уралдаан өргөн дэлгэр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөж байна. За би Өвөрхөнгөн аймгийн Баян өндөр сумын адуучдын холбооны дэргэн Жамбдавгийн Буян дэлгэр гэж юм байна. Өнөөдөр ингээд дунд говь Эрдэнэтлээ Өвөрхөнгөн Баян өндөр Төв аймгийн Дэлгэр Булган аймгийн Аршин сумын ингээд 4 аймгийн 4 сумын адууч
Чтэй холбооноос зохион байгуулсан тэр нөхөрсөг адуучин тэмцээн амжилттай зохион байгууллаа. Ингээ нутагтаа ингээ Өвөрнга аймгийн Баян Өндөрсөн Батхаанбар гэдэг Захирдын дэгэд газар хийлээ гэдэг. Амжилттай сайхан болоо. Залуучууд сайхан, ур чадвар сайхан амжилттай оролцож байна. Нийт 60 адуучин нэг сумаас 15 адууч оролцох байсан чинь Эрдэнэ талаас бас цаг агаарын байдлаас болж ирсэнгөө нэг 4-5 адууч ирлээ. Төвөмгийн дэлгэр ханаас нэг 10 адууч ирлээ. Тэгээд тэ нэг 50 адууч л оролцлоо. Зохион байгуулалт яг тэгээд дажгүй нэг сумдуудын адуучтай холбооны тэргүүд ингээд өөрсдөө зохион байгуулад манай нутгийн хонхрын залуучууд ингээд зохион байгуулаад адуу малаараа туслаа, дэмжлээ. Тэгээд гашаа хороогоор дэмжлээ. Адуу малаараа тусалж ингээд дэмжсэн, гашаа хороогоор дэмжин тэмцээнд тусалсан нутгийнхаа хамт олондоо баярлалаа. Тэгээд сайхан тэмцээн боллоо. За нэг Улаан аймгийн Аршаан сумын адуучтай холбооны тэргүү Утган баярын Ууган баяр гэж юм байна. За өнөөдөр Өвөрнга аймгийн Баян Өндөр сумын адуучтай холбооны тэргүүн Буян дэлгэр гэж хүн манай сумд одоо энэ 4 аймгийн 4 сумын дунд ийм нөхөрсөг адуучин тэмцээн зохион байгуулъя гэсэн санал ирсний үндсэн дээрээс манай сум хүлээж авч өнөөдөр энэ хүү тэмцээнийг зохион байгууллаа. Тэгээд 15 залуучуудтай адуучин залуучуудтайгаа сайхан ирж оролцоод багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ. Тэгээд 2 3 4 дугаар 2 3 5 дугаар байранд бас залуучууд болсон байна. Байр шагналт байр шалгарлаа. За мөн тэгээд аймгийн авраг адуучин Жаданбай Нэргүү Баатар, аймгийн авраг адуучин Жаданбай Мөнхөт аврагуудтайгаа сайхан ирж оролцож сайхан тэмцээнд оролцлоо. Сэтгэл сайхан дэрнэ. Намайг Өвөрнга аймгийн Баян Өндөр сумын Батхан 2 дугаар үгийн малчаа Очротын гам бүрэг гэдгээ. Өнөөдөр 4 аймгийн 4 сумын сайхан нөхөрсөг тэмцээн боллоо. Тэгээд тэмцээн сайхан боллоо. Тэгээд нутгийн зоолон нийт нутгийн зоолондоо сайхан оролцгоогоо гэж хэлье да. За сайн байцгаана. Би Булган аймгийн Аршаан сумын харьяат залуу адуучин Хулангийн Цэрэн Дохтор гэдэг хүн байна. За өнөөдөр тэгээд Төв аймгийн Дэлгэр хаан, тэгээд Булган аймгийн Аршаант, тэгээд Эрдэнэ талай сум, Баян Өндөр сум сайхан 4 сумын нөхөрсөг сайхан тэмцээн боллоо. Сайхан тэмцээнд оролцож 2 дугаар байр эзэлтэй, сэтгэл өндөр байна. За тэгээд Булган аймгийн Аршаан сум нутгийн зам олондоо эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье гэж хэлье да. За баярлалаа. За сайн байцгаана. Булган аймгийн Аршаан сумын харьяат Лавг сүрэнгийн Бямбчир гэдэг. Өнөөдөр ингээд 4 аймгийн 4 сумын сайхан адуучин залуучтай өрсөлдлөө. Тэгээд арийн 3 торлоо маш их баяртай байна. Сайхан тэмцээн боллоо. За тэгээд нийт нутгийнхаа зам олондоо сайхан аварж арай гэж хэлье да. За би Булган аймгийн Аршаан сумын аймгийн авраг адуучны Жаданбай Нэргүү Баатар гэсэн байна. Өнөөдөр Баян Өндөр сумын дээр нөхөрсөг сайхан тэмцээн гэж 4 аймгийн 4 сумын сайхан тэмцээн боллоо. Тэмцээнд оролцож 5 дугаар ажилласандаа баяртай байна. Нийлбэр оноогоор бас Аршаан сум тэргүүн байранд орлоо. Тэгээд тэмцээн маань сайхан амжилттай өндөрлөө. За би Өвөрнга Баян Өндөр сумын харьяат Аюушингаас гэж юм байна. 4 сумын адуучин тэмцээн сайхан болж өндөрлж байна. Тэргүүн байр манай 2 дугаараа Баян дээрээс боллоо. 4 дугаараа эзэлсэндээ баяртай байна. Энэ тэмцээнд зохион байгуулж байгаа бүхий улстай баяр хүргэе. Сайхан тэмцээн боллоо. Монгол адуу дагсан өв соёлыг түгээн дэлгэрүүлдэг Монгол адуучин тэмцээн Өвөрнга аймгийн Баян Өндөр сум Батхаанбаг Захирдын дээгөөс бэлтгэн үргэлээ. Мориндоо хайртай хүн их орондоо хайртай гэдэг монголчуудаа морио униа. Баур эмээлэн жижүүмгэн дөрөн дээр босоо төрсөн эрчүүдийн бахархан хайрлах хүлээг миндээ сарвч өдрөнд номхороогүй цаваа хибэртэй монгол аадоо царгын янцгай тойдон хордлоо цагууд талаар бигээд ирлээ хэдэ монгол хазаарыг гэрсэн сүрэн жолоон дээр хатхын сайхан эрчүүдийн хөрдөн хүлээг миндээ сарвч өдрөнд номхороогүй цаваа хибэртэй монгол аадоо цар
байгаангийн шаргал удам талдэгүр шогол явсан эрчүүдийн чангас турдан хүлээг миндэ царв шүдрэн намхраагүй цаваа хибэртэй Монгол аадоо царгийн янцгай тайлан хурдлаа цагаад талаар гүйгээд ирлээ царв шүдрэн намхраагүй цаваа хибэртэй Монгол аадоо царгийн янцгай тайлан хурдлаа цагаад талаар гүйгээд ирлээ царгийн янцгай тайлан хурдлаа цагаад талаар гүйгээд ирлээ Монгол адуучин entertainment. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Хушхан брэнд эрүүл хүнсээр дэлхийг дайлна.